Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчин зүйлүүдийн нэг бол эрүүл мэндийн хийн хангамжийн систем юм а. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын барилга шинжилэгдэн засварын ажил ихээхэн хийгдэж байгаа ч эмнэлгийн хийн хангамжийн системийг орхигдуулжээ. Тиймээс энэхүү хоцрогдлыг арилгахаар бүгд найрамдах Солонгос улсын Class 1 CS компанитай хамтран ажиллаж байна. Улсын хэмжээнд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байгаа бол улсын төсөөс энийг бүх иж бүрэн бүгдээр ингээд хангах юм боломж олцсон харьцангуй хязгаарлагдмал байгаа юм. За энэ дээр үүсэж байгаа зөрүүг бид нар гадны зээл тусламж босод төслөх төрүүдийн хэмжээндээр хэрхэн яаж нөхөх вэ? За хэрхэн яаж өөрсдийн эрүүл мэндийн байгууллагууд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг татаж чадах вэ гэдэг энэ дадлыг гол нь энэ сургалтаас олж авах юм аа. Хүчит төрөгчийн үйлдвэрийн тухайд бол эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгүүдийн хувьд хамгийн чухал зүйлийг ялцчих юм уу? Та бүхэн мэдж байгаа. Кино дээрээс шаардлагатай, телевизээр шаарддаг, бүгдээр хүчил төрөгчийн багаа зүүдэг, хүчил төрөгчийн амьсгал авдаг. За ийм маш чухал зайлшгүй шаардлагатай зүйл. За өнөөдөр манай Монгол улсын хэмжээнд яг өөрийн бие даасан хүчил төрөгчийн үйлдвэртэй эмнэлгүүд бол харьцангуй цөөн байна. За улсын 1-р төв эмнэлэг гэмтэл согох асуудлын үндэсний төвийг тооцвол яг томоохон бие даасан үйлдвэртэй эмнэлгүүд маань аргахан байхгүй. Эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол улсын хэмжээнд төрийн зүгээс нэлээдгүй олон төсөл хөтөлбөрийн санаачлаг гаргадаг. Тэдгээр төслийг санхүүжүүлэх хийх усүр тодорхойлох хөрөнгө оруулалт татахад түүнийг хөгжүүлэлт санхүү эдийн засгийн бүрэн тооцоол хийсэн байх шаардлагатай юм а. Сая манай эрүүл мэндийн яамны ажилтны дарга илэрхийлэлтэд урьж байна л да. Энэ оны төсөвт нийт 230 гаруй тэрбум төгрөгийн улсын төсөв суулгахыг төсөл явуулсан боловч 16 орчим тэрбум л батлагдахаар байна гэдэг. Тэгэхээр энэ өөрөө 7 орчим хувь л улсын төсөвт суулж байна. Тэгэхээр үлдсэн 93%-ийг хаанаас санхүүжүүлэх вэ гэдэг асуудал гарч байна. Улсын төсөвт сууж чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар бусад санхүүжилтийн хөөсрүүдийг санал болгож байгаа. Мэдээж хөрөнгө оруулалт, концесс, лизинг, бусад менежмент гэх юм уу санхүүжилтийн хөөсрөөр явахын тулд төсөл өөрөө эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг нь бусад санхүүжилтийн хэлбэрүүдийг санал болгох хэрэгтэй. Тэрний тулд бид нэр эдийн засгийн үр өгөөжтэй давхар мэдээж ардталт нь эрүүл мэндийн салбар учраас нийгмийн үр өгөөж Монгол хүний эрүүл аюулгүй байдлын талаар асуудал байгаа учраас маш сайн судалгаа төслөө бэлэн болгочоод дараа нь хөрөнгө оруулагчид бус хүмүүс санал болгох хэрэгтэй. 네, 뵙게 돼서 반갑습니다. 저는 클래스 манай компанийн хувьд эмнэлгийн хүчил төрөгчийн үйлдвэр болон вакуум орчин, хагалгаан өрөөний вакуум орчин эмийн үйлдвэрийн GMP орчин бүрдүүлэхэд ажилтдаг тийм компани байгаамаа. За тэгээ өнөөдөр ярих хүчил төрөгчийн үйлдвэр маань бол Монголын хувьд бол зайлшгүй шаардлагатай байгаа. Солонгосын хувьд бол ерөнхийдөө хотууд маань төвлөрсөн байдаг учраас тэрийг зөөвөрлөх, тээвэрлэх шаардлага бол их гараад байдаг. Монголын хувьд болохоор газар нутаг өргөн дээрээс нь цаг уурын үр амьсгал ялангуяа өвөл цас их ороход тээвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Харин хүчил төрөгчийн үйлдвэрийг эмнэлгүүд маань өөрсдөө байгуулснаар энэ тээвэрлэлтийн асуудлыг өөрсдөө бүрэн шийдэх боломжтой байт юм аа. Тийм учраас энэ хүчил төрөгчийн үйлдвэр Монголын төсөлд зайлшгүй шаардлагатай зүйл байгаа. Сургалтанд оролцогчид хүчил төрөгчийн үйлдвэр байгуулах төсөл дээр багаар хамтран ажиллаж хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хөгжүүлэх, төслийн зардал үр ашигын тооцоо хийх чадвар эзэмшиж байна. Мөн хүчил төрөгчийн үйлдвэр байгуулах төслийн техник, технологи, стандарт болон ашиглалтын талаар бүгд найрамдах Солонгос улсын Class 1 CS компани төлөөлөл мэдээлэл өгч туршлага солилцлоо.